хүслээ. Хөө тэнгэрийн хаяар ууширтан цөлтгандан тахаа нэгэн газараа миний хайртай хүнийг агуулж байгаа билээ. Би түүндээ буцан очихыг хүсэж байна. Тийм болохоор би өөрийгөө салхи болон хувирахад таны тусламж хэрэгтэй байна. Цөл хэсэг хугацаагаар хариу хэлсэнгүү. Тэгснээ тэр хутгандан би чамд үлээх салхинд туслуулахаар илсээ өгье. Гэвч би ганцаараа юу ч хийж чадахгүй. Чи салхинаас тусламж ирэх шаардлагатай. Салхи хурж ирэн хүүгийн нүрийг илблээ. Надад туслаач гэж хүүгэллээ. Хин чамд цөл болон салхины хэлээр ярихыг зааж өгөв. Миний зүрх гэж хүү хариулав. Зүгээр л надад салхи шиг байхыг хэсэг хугацаанд зааж өгөөч. Тэгээд хоёулаа хүмүүс болон салхинуудын хязгааргүй боломжийн талаар ярилцаж чадна шүү дээ. Салхины сониуц зан хөдлөв. Тэр эдгээр зүйлсийн талаар ярилцахыг хүссэн боловч хэрхэн хүнийг салхи болон хувиргахаа мэдэхгүй байлаа. Магадгүй дээд тэнгэрээс асуусан дээр байх. За тэгвэл түүнийг хийхэд надад туслалаа гэж хүүгэллээ. Энэ газрыг хүчтэй шорон шуургаар зогж нарыг халахалж өгнө. Тэгээд би дээд тэнгэр лүү нүдээ сохруулахгүйгээр харж чадах болно. Тэгтэл салхи хамаг хүчээрээ шууран тэнгэр илсээр дүүрлээ. Хуаранд юм харахад хэцүү болов. Морьд янзгааж бүх зэвсгнүүд илсээр дөрөв. Зохионы дэргэд ирчүүд хийсэхгүй тулд нэгнээсээ барихад хүрв. Хөө дээд тэнгэрийн зүг хандлаа. Түүнийг ингэх зур хөө бүхэл ертөнд чимээгүй думбахыг мэдэрсэн бөгөөд хайрын урсгал түүний зүрхнээс цацрахад хөө залбирч эхлэв. Хөө дэлхийн сүнсэнд нэвтрэн очиж тэр нь бурхны сүнсний нэгэн хэсэг болохыг харав. Мөн бурхны сүнс нь түүний өөрийнх нь сүнс болохыг ойлголоо. Тэр өдөр салхи өмнө нь хизээж тохиолдож байгаагүйгээр хүчтэй салхилав. Салхи зогссны дараа бүгд хүүгийн зогсож байсан газар руу гарлаа. Гэвч хүү тэнд байсангүй. Тэр ухаарангийн нөгөө захад зогсож байв. Ирчүүд түүний ичидээс гайхан цочирдцгоо. Дараа өдөр нь генерал хүү болон алхимчийг удан гаргаж өгөөд дуртай газраа хүртэл хамгаалуулаарай хэмээн бараа бологчдыг дагалдуулав. Тэд бүтэн өдрийн турш аяллаа. Оройхон тэд нэгэн сүмд хүрэлцэн очив. Алхимч хутгандан эндээс эхлэн чи ганцаараа аялах болно гэж хэлээд чи пирамидуудаас ердөө 3 цагийн зайтай газар байна гэв. Алхимч сүмийн хаалгыг тогшов. Нэгэн хувраг гарч ирлээ. Тэд сүмийн хойд хэсэгт байх галт тогооны өрөө рүү явцгаав. Алхимч галт түлэн хувраг түүнд хэсэг тугал
өөрийнхөө баялагын төлөө явж байгаа шүү дээ гэж хүү хэллээ. Би одоо маш ойрхон ирээд байна. Тийм ээ, би чамайг баялгаа олно гэдэгт итгэлтэй байна гэж айлхимж хэллээ. Тэгээд яагаад үүнийг хийж байгаа юм бэ? Яагаад гэвэл чи өөрийнхөө хөрөнгөө 2 удаа алдсан. Нэг нь хулгайчид, бас 1 удаа генералд. Нэг ийм сургаал үг байдаг юм. 1 удаа тохиолдсон зүйл хизээж ахин тохиолддоггүй. Харин 2 удаа тохиолдсон бол 3 дахь удаага заавал тохиолддог. Тэд мориндоо мордцоолоо. Баяртай хэмээн хүү хэллээ. Хүү нэг толгот руу өгсөн байх зүрхэн түүнд нулимсаа тулсан газрыг анхаараарай. Тэнд чиний баялаг байгаа хэмээн шивнэлээ. Хүү толготын оройд хүрэхэд түүний зүрх нь огцом догтлоо. Тэнд гайхамшиг дагуу Египтийн пирамид харагдаж байлаа. Хүүвтг сөхрөн уйллаа. Тэр бурханд өөрийн хувийн бахархалтай итгүүлсэнд нь түүнийг настай хаантай, болор эдлийн худалдаачинтай, англиэр болон алхимчтай уулзуулсанд нь талархаж байлаа. Хамгаас илүүтэйгээр цөлийн бүсгүйтэй явжруулсанд талархаж байлаа. Хүү эргэн тойр нийлсээ тойруулан гарахад түүний нулимс туссан газар нь нэгэн цохорхой явж байв. Бас нэг зүүн совин. Хүү толготын оройг ухаж эхэллээ. Шөнийн туршид хүү сонгосон газар авглаа. Түүний гар нь цэврүүдэж ядарч байсан ч гэлээ тэр ухсаар байв. Тэрээр нэгэн чулууг татан гаргах зур хөлийн чимээ сонслоо. Чи энд юу хийж байгаа юм гэж хэнийхэн хашгирлаа. Хүү цочсондоо хариу хэлсэнгүй. Бид омгуудын танаас дөрвөж яваа хүмүүс байна. Бидэнд мөнгө хэрэгтэй гэж нөгөө нь хэллээ. Чи наана юу нууж байна? Би юм нуугаагүй гэж хүү хариуллаа. Тэдний нэг нь хүүг татан нүхнээс гаргав. Нөгөө нь хүүгийн богцыг ухаж хэсэг алт гаргаж ирлээ. Энд алт байна гэж тэр хэлв. Түүнд магадгүй илүү их алт газар дор байгаа байх. Тэд хүүг үргэлжлүүлэн ухуулсан боловч юу ч олсонгүй. Нар мандах үед тэд хүүг зодож эхэллээ. Түүний цусан садарч, хувцсан залмайран урагдаж, хүү үхэл ойрхон ирснийг мэдэрч байв. Мөнгө үргэлж хүний амийг аварч чаддаггүй юм гэж алхимчээ хэлснийг хүү санаад тэдэн рүү хандан би ертөнцийг олохоор ухаж байгаа юм гэж хашгирлаа. Тэгээд тэр Египтийн пирамидуудын ойролцоо нуугдсан баялагын талаар 2 дахин зүйдлсэн тухайгаа ярив. Тэдний халагч нь болтой нэг нь нөгөөдөө түүнийг орхи. Түүнд өөр юм байхгүй. Тэрийн алтыг хулгайлснаас гарцаагүй гэж хэллээ. Нөгөө халагч явхаас өмнө хүүд гандан чи өгөхгүй. Чи амьдрана. Гэхдээ чи хүн ийм тэнэг байж болохгүй гэдгийг сурах болно. 2 жилийн өмнө яг энэ газарт би мөн 2 удаа ажил зүйдлсэн. Би Испанд очин хоньчид хоньтойгоо хонголдог нурсан сумыг хайж олох ёстой зүйдлсэн. Нийцүүдэнд гол шүтэн байсан газарт нь нэгэн агч мод ургасан харагдсан бөгөөд тэр модны ёроолыг ухвал нуугдсан ертөнцийг олох болно гэж хэлсэн билээ.
сонгосон гачиргалтай замын тухай бодож байлаа. Агч модны ёроолыг ухаж иглэв. Хөгшин шидтэн гэж хүү тэнгэр лүү хашгирлаа. Та бүхэл түүхийг мэдэж байсан. Та намайг энд буцан ирүүлэхийн тулд сүмд хэсэг алдыг хүртэл үлдээсэн шүү дээ. Нөгөө хуурга намайг салбайсан хувцастай арай гэж ирэхэд хөхөрч байсан шүү. Та тэгүүлгээс намайг аварч болоогүй юм